Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Шинэ дугаар эхлэж байна. Энэ дугаарынхаа зочноор Ургаана брендийн үүсгэн байгуулагч Чанцал Дулмыг хүрсэн байгаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Урьдчилсан энэ өдрийн мэнд хүргэе. Утгагүй болохоос эмгтээчд эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Бизнес эрхлэгч тэгээ маш амжилттай явж байгаа эмэгтэйг бас өнөөдрийнх нь нэвтрүүлэгт бас урьж оролцуулж байгаа л да. Миний хувьд бол маш их баяртай байна. Ургаана брендийг одоо сүүлийн үед ямар их төрлийн брендийн одоо бүтээгдэхүүнүүд гаргаж байна гэдэг дээр бол хэрэглэгчид бол ингээ хараад бид нар баг заримыг нь худалдаж авч амжихгүй л агаад байна. Тэгэхээр та бүгдийн энэ хөгжүүлэлт бол зөвхөн өнөөдрийн ч юм уу хэдхэн сарын ажил бол биш, маш олон жилийн хөдөлмөрийн үр дүнд одоо энэ бүтээгдэхүүнүүд бий болж байгаа гэж харж байгаа. Тийм. Ер нь гарах гад төлөвлөсөн байсан. Анх Ургаана брэнд гээд хоёр компаниа салгааг байхдаа л гаргахаар төлөвлөсөн юмнууд одоо нөө туршилтууд ерөнхий одоо хийгдэх концепцууд энэ төр гарцсан байсан. Тэгээд харамсалтай нь нөгөө дизайн тэгээд одоо маркетинг зархтантай холбоотой ажлуудаас болоод хойшлогдсон байсан. Тэгэл яг нөгөө гарах ёстой жамаараа л гарч байгаа. Хамгийн сүүлийн шинэ бүтээгдэхүүн юу вэ? Хамгийн сүүлийнх чинь нөгөө Адууны их сингний сүүтэй нүүрний маск гаргасан. Тэр маань болохоор ер нь нэлээд их онцлогтой маш их хөдөлмөр шаардсан бүтээгдэхүүн болсон. Ялангуяа Адууны ихсийг цуглуулах гэж Монгол орны 20 аймагаас тэгээ 50 гаруй адуучин гэр бүлээс цуглуулж авсан. Тэгээ ялангуяа Адууны ихс чи өөрөө нөгөө адуучин төрхтөө одоо унгалахтаа ингээ зүгээр яг нөгөө гэрийнхээ хаяанд хэвтэж хагаад унгалчдаггүй нэлээд хол явж яаж ингэж байдаг. Нэлээх хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн болсон. Ялангуяа зарим одоо 1000 гаруй адуутай айлууд мөртлөө тэд нар чинь ингээд залхуураад ихсээ цуглуулж өгдөг. Гэтэл цөөхөн идэ адуутай хэрнээ ингэж ихс цуглуулсан маш хөдөлмөрч хүмүүсээс тэр ихсийн цуглуулж авсан. Тэгээд ер нь бол нэлээд их хөдөлмөр болсон. 300 гаруй хүний хүч хөдөлмөр шингэжиж энэ бүтээгдэхүүн болсон. Хэдэн онд яг Ургаана гэдэг брэнд тусдаа гарсан. Тэгээ бас ягаад энэ Ургаана гэдэг үг яг харахад бол шууд ургана л гэсэн үг шүү дээ, тий. Манайх ч нөгөө доктор Баатар Одтан гэдэг эмийн үйлдвэртэйгээ хамт нэг байсан. Тэгээд маш олон төрлийн уламжлалт эмчин нөгөө нэг амтны гаралтай, ургамлын гаралтай, нөгөө нууц жорын одоо аянган нэргүүлсэн мод заа тэгээд нөгөө нууц жорын түүхий тэгээ 3000 гаруй түүхий гэдэг. Тэгээ гоо сайхны 600 гаруй түүхий. Энэ 3600 гаруй түүхийдийг удирдах одоо хаана ашиг нагаа, алдагдал нагаа гэдгийг мэддгүйсэн. Тэгээ ер нь бол хоёр компани маань ингээд яг ингээд тусдаа гараад яг функцээр салснаас хойш ер нь за гоо сайхандаа бид нар ийм стратеги явуулж ажиллах хэрэгтэй байна гэдэг зүйл маань тодорхой болоод тэгээд 2022 оны 3 сарын 21-нд яг тусдаа компани болгож гаргаж ирсэн. Тэгээ Ургаана гэдэг нэр нь болохоор анх би чинь нөгөө Америкаас ирээд Монголд аав ээжтэй туслах гад ирсэн чинь нөгөө аавын өвчтнүүд чинь дандаа нөгөө хорт авдар өвчтэй хүмүүс байдаг. Тэгээ тэдний үс нь бол байнгын унжээдэг. Тэгээл ер нь бол шалгаар дүрэн унцсан ус үжээд. Тэгээд уламж тангаа ухааны жор бол байсан байхгүй. За нөгөө үсийг тэтгэх, үсийг урт ургуулдаг. Тэр нөгөө дээр үеийн Монгол эмэгтэйчүүд чинь нэг ийм хуруу зузаан үстэй байсан юм билээ шүү дээ. Бүтгэн хар. Тэгээд нөгөө үсээ дандаа ингээд маш өвтгөн үсээ шүлжээд ингээд боочдөг болохоор ингээд тухайн ингээд татаад тухны үрчлэл ерөөсөө байдаггүй гэсэн юм билээ. Тэгээд хүнд болохоор хошоос татдаг. Хүнд тэгээд нөгөө үсний нэг талаараа одоо мэрэгжлийн талаас нэрхэн бол үсний density буюу нягт гэсэн үг байхгүй. Нягт нь их байсан байлээ. Тэгэхээр ингээд нөгөө тухыг татаад
үрчлээ байдаг гэсэн юм лээ. Тэгээд нөгөө өвчтнүүд нь байнгын өснө ундаг болохоор бид нар нэг жижигхэн одоо иймэрхүү савтай өсний мист хийж өгөөд тэгээд нөгөө өсний мист нь өсийг ургуулад зарим хүмүүс ч юм бүгд л надаас тэгж асуудаг байсан шүү дээ. Энд чинь тэгээ ургах юм уу? Ургуулж яг чадах уу гэл. Уг нь бол нэх үнэтэй биш. Айгүй хямдхан зарж ажил ургах юм уу гэл хүн болгоо асуудаг. Тэгэхээр урган та ургахгүй бол буцаагаад өгчих гэл тэгдэг байсан. Тэгэл ургана гэж нэрлсэн. Аха. Гэтэ их гоё тийм бэлэгдэлтэй нэр те. Зөвхөн одоо өсөн дээр ч юм уу одоо өсөргөөлөх тухай биш. Өөрөө брэнд ч гэсэн өөрөө бас өсөж ургах те үргэлж ингээд нэг тийм дээшээ гэсэн утга бол байгаа юм байна да гэд ямар гоё нэр өгөөвэ л гэж бодчихлоо. Харин яг нөгөө бүтэх юм айгу өөрөө бүтчихтэй мэлээ шүү. Анх нөгөө доктор Баатар гэдэг нэрээр байхаар гоо сайхны брэндээр манай нөгөө эрүүл мэндийн доктор Баатар цайн маань дээр болохоор айгу гоё тохироод идэг юм. Гоо сайхан дээр ерөөсөө ингэж наалдаж өгдөг. Гадны хүмүүс ч гэсэн баг нөгөө хэлж чадахгүй. Тэгээд идэг гэсэн. Тэгээ ургаана гэснээс хойш ч баг дэлхийн бүх хэл дээр хэлэхэд айгүй амархан. Солонгосчууд маш сайн амархан хэлдэг, хятадууд амархан хэлдэг. Бараг л тэгээд дэлхийн ер нь ямар ч хэл рүү гоё хурдан ингэж нөгөө галигаар уншигдчихдаг. Тийм болохоор ер нь нэр бүтгэхээ хөрвөл айгүй хурдан л юм байл. Одоо танаа тэгээд яг уламжлал нөгөө нэг эмийн болон цааных нь үйлдвэр нь бол тусдаа бас үйл ажиллагааны явж байгаа гэсэн үг тийм. Одоо болохоор ургааны брэнд хэдэн төрлийн бүтээгдэхүүнтэй байна? Одоо болохоор 56 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй байгаа. Гэхдээ яг 56 гэж байгаа боловч энэ чинь нөгөө нэг рескүүгээр явах юм бол 250-тай, 500-тай, 1 литртэйгээ явчихаар бас хайрцангуй гайгүй баг. Бид нар ингээл нөгөө айгүй олон хүмүүс ингэж ярьдаг гэсэн да. Хүмүүс ер нь бид нар уламжлалт юм айгүй эргэж харах хэрэгтэй, судлах хэрэгтэй. Биднэрт ингээд маш их ноу хау байна, нууц байна гэсэн хэрнээ. Ер нь бол хүн тоодог, хүмүүс нэг тоодог байсан чинь 2000 он хүртэл бол тий. Үндэсний үйлдвэр болон эмийн үйлдвэрүүд ч гэсэн өөрсдөө хороо үйлдвэрлэж байгаа ч гэсэн хэрэглэгчид төдийлөн бас ингээд шуус хаашааж худалдаж авах хандлага ч гэсэн айгүй бага байсан баха. Энийг одоо танаа ургаана одоо брендийн хувьд яаж харж одоо тэр хэрэглэгчдийн тэр нөгөө нэг худалдаа авах одоо сэтгэхүйг яаж өөрчлөе гэж юу н та бүхэн анх яг зорж исэн бэ? Ер нь үнэн шүү. Бид нар би ч гэсэн багада бараг уламжлалт ангаах оны юм чинь хүүхдэгдээс ээждэг байсан шүү дээ. Яагаад гэхээр нөгөө бусад айлын хүүхдүүд шиг ингээл нөгөө нэг ингээл амар их завтай юм байгаагүй дандаа л нөгөө гэрте очиод нөгөө эмээ нухнууд нь унтаглана. Тэгэл ерөөсөө гэрээр дүүрэн өвчтөе хүмүүс ингээл байн гарчдаг. Тэр болгоноос нөгөө жоохон хүүхд чинь ичтгэл байсан баг л та. Тэгээд дараа нь ингээд манай аавч гэсэн надаас байн гуйдаг гэсэн уламжлалтын эмч болчооч уламжлалтын энэ өвс соёлоо аваад яваад энэ чинь бол маш үнцэнтэй зүйл юм байгаа ингээл тэгэхэд чинь өөстөө үгүй гэлстэй тэгэж хүчтэй зовлон хүмүүст зурлдана гэж аахгүй шүү ухааны юм ярьдаг гэсэн. Тэгээ хүн яг нөгөө өсөхдөө яг байнгын нэг юм яг тэргээ хийжсэн зүйлээсээ хол яаж чаддаг юм бэлээ. Одоо өөр юм сонгож чаддаг юм бэлээ. Өөр юм хичнээн хийсэн ч гэсэн одоо нөгөө хүслийнхээ самбарыг бичин гутал нөгөө ингээд ийм хүнд хэрэгтэй ийм бүтээгдэхүүн гарах гэсэн тэр нь ингээд амар гоё хүмүүсийг эрүүл олгоо ол өдөргээл дандаа vision board энэ төр бичгээр тийм байгаа таахгүй. Тэгэхээр энээсээ энэ уламжлалт ангаах ухаан ялангуяа энэ хүн туслыг гэсэн сэтгэлтэй болцсон учраас тэрнээсээ ерөөсө холдож чадахгүй. Нөгөө талаар нэгэнт одоо ингээд энэ зүйл хүнд ямар нэгэн хортой зүйл өгөөд хүнийг одоо арх дарс ч юм уу янз бүрийн тамхиар одоо ингээд юу ах гээд байгаа ш эрүүл мэндийн ингээд сүйтгэх гээд байгаа ш хүнд хамгийн хэрэгцээтэй зүйл хийчээд энийг яаж хүмүүст ойлгуулах вэ гэдэг л зүйл тохиолдож байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол яг нөгөө хүмүүсийн үзэжсэн нөгөө л нэг химийн бодисыг дүүргэгч юм бусад химийн бодисоор ингээд дүүргэсэн юм таблетын юм биш хүмүүс гашуун бөгөөд юм үн цэнтэй юмыг ингэж өөрснөө ойлгох хэвээр туулах замаар мэдэх хэвээр гэдгийг л яг ойлгуулсан. Ер нь бол ковид үед ч гэсэндээ бид нар хүн болгон ингээл ковид туснасаа нууж хахад би манай нөгөө өвчтнүүдийг болохоор ковид туснаа ярьж өгөөч гэд хүмүүстээс хэлжсэн. Тэр бол баг ковид үеийн манай хамгийн сайн маркетинг болсон байх л гэж боддог. Ер нь ингэж нуух биш энэ бусад хүмүүст ингээд
энэ өвчнийгөө даван туулахад нь туслаач яаж энэ хүмүүс тэгвэл эрүүл болох юм бэ гэдэг талаас нь та хүмүүс ингээ ярьж өгөөч гэдэг талаас нь хандсан. Тэгж тэр бас хүмүүст айгүй их өөрчлөлт үзүүлсэн баха. Ялангуяа ковид үед нөгөө ман дөрөв нородлоо чинь нэлээх танигдсан шүү дээ. Тэр үед чинь хүмүүс ерөөсөө боломжтой юмыг ерөөсөө ойлгодоггүй байсан шүү дээ. Бас нэг тийм оошааж үздэг учраас баг тийм. Тэрнээс хойш ер нь ханаа төрүүл за би ч бас нэг норов 7 уугаад цусаа шингэлээд тархлагаа сайжруулчих гэж мэддэг болсон. Яг тэр үеэр өөрөө бас нэг пост хийсэн байсан те яг тайлбарлаа. Тэгээд тэгэхэд барыг би анх удаа бас нэг ийм бас байж болох юм байна. Тэгэхгүй бол бид нэр яг импортын нөгөө ийм бүтээгдэхүүнүүдийг л хаагаад ирсэн шүү дээ. Яг тэр үеэр болол. Тэгээд тэр үед хил хаалттай болохоор бүр том давуу тал болгосон баха. Бусад нөгөө эмийн одоо Монголыг одоо маш хэдэн том эмийн сүлжээ ер нь матгаж идэв штэ. Тэд нар маань одоо эмээ яг бид нар шиг шууд бид нар ч угаасаа өвс ургамлаа бүгдийг тариалсан байгаа. Одоо нөгөө ман дөрөв нородлоод орж идэг нөгөө инуула гэдэг байгаа ургамлаа ч гэсэн бид нар тариалсан байсан учраас тэд нар шиг одоо түүхийн эдийн дутагдалд орохгүйгээр шууд талбай дээр дараа жил тарих ус ургамлаа бүгдийг эм болгоод хийцэн. Тэгэхээр нэг тийм эмийн дутагдал одоо эмийн түүхийн эдийн дутагдал өдр гэж ороогүй. Тэрүүгээрээ бид нар хурдтай ажиллаж хүмүүст ойлгуулсан. Тэр нь ч гэсэн маш их буян болсон байх гэж боддоо. Яагаад тэгэхээр ман дөрөв нородлогийн чинь гол нөгөө нууц нь нэг эс боловсрсныг хурдан боловсрчдаг болохоор нэг ханаад хүрээд нэг идэхгүй байсан зүйлийг ингээд маш хурдан идгээчижсэн. Ялангуяа нөгөө ковид чинь цусыг л хөтгөрүүлээд исэн болохоор цусыг маш гоё шингэлээд хүүхдийн цус шиг болгочоор цусны эргэлт сайжраад ингээд ахлаа сайжраад ингээд хурдан хүмүүс тус болсон гэж боддог шүү дээ. Тэгээ сая ингээд ярьцлага эхлэхийн өмнө ч гэсэн одоо ч гэсэн ингээд ярихаар айгүй олон төрлийн нөгөө одоо энэ түүхийн эдийн талаар ингээд баг зарим нь ингээд би хэлж чадахгүй тэр зүйлүүд ингээд ярьж ш. Тэгэхээр одоо энийг бол бүр эзэмшсэн, цээжилсэн аавынх нь нөгөө баг багт ч өгсөд энийг ингээд эзэмшээд өгөөч, ойлгоод өгөөч, ингээд уламжлаад аваад яваад өгөөч гэдэг тэр зүйлийг бол одоо хэдийн эзэмшээд эхэлсэн байгаа гэсэн үг. Тэг ер нь бол манай эмэгтэй дүү, эрэгтэй дүү хоёр маань уламжлалтын эмчнэр. Тэгээд ах маань болохоор эмзүүч. Тэгэхээр тэр хэд бол илүү нарийн төвшөнд илүү нарийн сайн ойлгож мэдэж авсан. Би болохоор одоо нөгөө уламж сангаа ухааныг уул гэж үзэх юм бол яг нөгөө бэлэг дээр нь л байгаа чулууг л судлаад яваад байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол тэр гоё юмыг бол судлахад бол бүр ингээд эрдмийн одоо номын далай үнэхээр гоё сонирхолтой бүр байж боломгүй сонирхолтой тийм зүйл уламж сангаах ба. Тэг ялангуяа Монголын уламж сангаах хүн бол бүр сонирхолтой. Тийм учраас нөгөө миний хувьд бол хамгийн анхаарчны л одоо норов 7 ман 4 2 ч уламжлалт эмнүүдийн ер нь бол одоо нөгөө жижүүрийн юм гэж ярьдэн шүү дээ тийм хамгийн энгийн жорхгүй юу. Одоо тэрнээс цаашаа бүр одоо эрдний эм хүртлэх одоо нууц жорууд гэх юм уу одоо эмчилгээ одоо эмийн түүхийн идүүд бэлтгэх юмнууд нь бол яг манай дүү идүү сайн эзэмсэн. Та нар одоо бага бахтай тэгээд аавда бас туслаад энэ нөгөө эмийн ургамал цоглуулах түүх гэдэг ч өөрөө их том ажил юм байл шүү дээ. Тэгээд цаг хугацааг нь бас мэдэрч очих те. Одоо яг дөнгөж цохойсон шин дээр нөө хизээн одоо хурааж авах уу гэх их нарийн юм байт юм бэлээ. Та нарын багнаас нэг тиймэрхүү өнгөрсөн болов? Тийм ажил их хийсэн болов? Тэгсэн. Бид тэд ерөөсөө нэг манай аав бол яг 5 одоо нэг ажилтнтай л юм шиг байсан. Яа тэгэхээр нөгөө арай том болснууд нь нөгөө эмийнхээ ургамлыг ингээд нунтаглаад юу ачна. Арай жижигүүд нь болохоор нөгөө юу ах тэрэмдэх буюу одоо нөгөө илүү жижиг л нарилдаг байхгүй юу? Тэр нарилах ажлаа хийж н арай нэг жоохон дундлууд нь манж хорол дээр бутлах ажлуудаа хийдэг байхгүй. Тэгэхээр тэгээд өвчтөе хүмүүс ирэхээр нь би яг урд нь очиод нөгөө эмийнхээ зааврыг бичиж өгөөд тэр тухайн үед чи одоо одоогийн шиг ингэж уудаг юм байгаагүй шүү дээ. Тийм болохоор зүгээр л нэг юу тунлаад боогоо. Цаасан нэг л аягүй бооцсон. Тэр боох ажлыг хийдэг байсан. Зөв. Тэгэхээр ер нь бид нар бол ер нь их сургуульд ортлоо л ерөөсөө л тасралтгүй л юу байсан. Зуны амралтаар их тийм ажил. Зуны амралтаар бүр байхгүй. Бүр одоо нэг уул ус руу ингээл хөдөө эмийн ургамал бэлтгэл яваад өгдөг. Ер нь Хөвсгөл аймгийн Эренчинлөм, Цагаан нуур, тэгэл Улаан уул гэл ерөөсөө тэр хавь чинь эмийн ургамлын гол нутаг. Тийм учраас тэр хавьар л ер нь өнждөг байсан шүү дээ. Тэгтээ бас гэр бүлийн бас их гоё
дундын бас их гоё ажиллах нь шүү дээ. Тий, ер нь нэлээд сонирхолтой. Тэгээд ялангуяа нөгөө хөдөөгний зам амыг мэддэг болоход бол би ч нэг оюутан байхдаа нөгөө айгүйх гайд хийдэг байсан. Тэр англи хэлэндээ сайных биш. Зүгээр нөгөө зам ам амар сайн мэддэг. Хөдөг сайн, ургамал сайн мэддэг. Тийм болохоор нөгөө жуулчд чинь бүр ингээл зарим хүмүүс чинь эми ургамал сонирхдаг. Ингээл янз янзын хүмүүс ирнэ. Тэнгуутл чинь ерөөсөө тэгэл Iris TikTok ама инуула хэлийнэ гэх ерөөсөө бүх ургамлыг нөгөө латин нэрээр нь мэддэг. Тэгэл ер нь бас гадаад юу яхад нэлээд нөлөө өвзүүлсэн гэж боддог шин. Хүний тэгээ багтаа сураад авцаа, ер нь сураад авцсан юм бол амьдралд хийзээ нэгэн захт угаасаа хэрэг болдог шүү дээ. Тий, ер нь маш их хэрэг болд юм билээ. Нөгөө гэрийн суур хүмүүжил гэж яриад байдаг чи ерөөсөө тийм юм байдлаа шүү дээ. Би болохоор өөрөө бас манай гэр бүл ургаана брендийг маш сайн бас хэрэглэгч байхгүй би өөртөө ч бас хэлжсэн шүү дээ. Анх болонгууд манай хүүхэд гар нь ингээд нэг юм хуурашаад харшил өгөөд идэг учраас i5 вакцины шингэн дээр бол бид нэг өөрчлөлтийг шаардлага гараад тэгээд импортын авдаг байснуудыг ингээд их хүчтэй байдаг гэсэн юм лээ. Тэд нар нь болоод тэгээд ургаанагийнхыг анх авч ирсэн. Тэгэл тэрнээсээ одоо өөр юу ч авах болчихсон. Шүдний одоо шампунь энтергээл ерөөсөө өөрсөндөө ингээд авч хэрглэж байгаа тэр бүх зүйлүүдтэй аягүй сэтгэл хангалуун байдаг. Тэгээ энэ бүгдэн дээр болохоор бид нар аль болох үндэсний үйлдвэрлэл тэр дундаа бас ингээд өөрийн гэсэн жортой инновацлог тэр бүтээгдэхүүнүүдийг бид нар бас байнга дэмжиж бас худалдаа авалт хийх нь бол одоо бидний хувьд бол одоо нөгөө хийж чадах, оруулж чадах хувь нэмэр юм байна даа л гэж юу нь бол боддог. Яг гоо одоо би тэгэж бодоод байдیں۔ Ургаана гэж байгаа боловч манай нөгөө 300 гаруй ханган нийлүүлэгч байгаа. Хамгийн сүүлд гэхэд манайд нэг эми ургамал нийлүүлдэг бас ургамал тарьж өгдөг нэг ах байдیں۔ Тэр ахын маа нөгөө зуд болоод хамаг малаа алдаад тэгээд нөгөө буцаад тэрдих чи 5 хүүхэдтэй байхгүй 5 хүүхэдтэй аваад хот руу орж ирэх гэжсэн. Тэгээд манайх нөгөө ээзгээ бэлтгүүлдэг, харуул бэлтгүүлдэг, нөгөө нэгоонд ордог баахан цолид молид хужир мужир бэлтгүүлдэг. Тэгээд нөгөө ах маань нэлээ өндөр орлоготой болоод тэгээд нөгөө ах маань хөдөө орон нутагт байдаг хүмүүсээрээ хужир мужир ингэж түлгэж бэлтгэдэг. Тэгэл тэр хүн чинь одоо сард манад ингээл 8 сая орчим төгрөгийн борлуулалт хийчихэж байгаа юм чинь яалтчгүй л орлоготой хүн болчихж байгаа байхгүй. Тэгээд буцаад нөгөө мөнгөөрөө мал худалдаж аваад одоо дахиад нөгөө хөдөөнөө орон нутагтаа байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг дан ганц бидний ард нэг ургаанагийн ажилтнууд болон ургаанагийнхаа үн цэнийг хүртдэггүй. Тэр хөдөө орон нутгийн тэр олон хүмүүс үн цэнийг давхар хүртдэг. Тэгэхээр одоо бид нарт оруулж болох гэдэг юм уу хөдөө орон нутагтаа оруулж болох хувь нэмэр бол ерөөсөө л худалдаа авалт гэд. Тэгээд ялангуяа зарим хүмүүс ингээл гарын тосмос ч юм уу ямар нэгэн ингээд бүтээгдэхүүнийг ингээд таалагдахгүй байж болно шүү дээ. Гэхдээ тэр аж ахуй нэгж бол хэрвээ дахиад нэг мөнгөтэй байсан бол энийг гоё юм үүсгэгчдэг ийм машинтай болж чадах байхгүй тий. Тэгэх юм бол нөгөө ингэж гриси анх манайхыг тэгжсэн байхгүй. Манай нөгөө нэг тийм гоё зуурдаг машин байхгүй. Нөгөө зээл авъя гэхээр бас нөгөө зээл авахгүй. Тэгээд борлуулалт ингээд жоохон сайжраад эхлэнгуутл нь бид хэд нэг арай гიშ гайгүй машин авсан байхгүй. Тэгээд тэрүүгээрээ гарын тас маань айгүй гоё болцсон. Тэгэхээр нөгөө та хэдийн оруулж байгаа жоохон ч гэсэн худалдаа авалт чинь манайд одоо эргүүлээд нөгөө бүтээгдэхүүн маань илүү гоё болоод гарах нөхцөлийг бүрдүүлдэг шүү гэж хэлмээр байна да. Одоо бид нар бол тэрийгэ таслахгүй, худалдаа таслахгүй. Тий. Тэг өөрөө чинь түрүү ингээ хэлдэг шиг нэг ингээ үйлдвэрлэгчийн ард түүхэн хэлдэг бэлтэж байгаа болон тэдний гэр бүл гээд маш олон хүмүүс ингээ байгаа шүү гэж хэлж байгаа бол айгуу сэтгэлд их сайхан санагдчихээн. Яг сүүлд одоо хийсэн тэр нүүрний маск гэхэд л 300 айлаас их цоглуулна гэхэр чинь тэр 300 айлтаа бас холбогдож тэр бүгдийн дунд бас нэг тодорхой хэмжээний бизнес харилцаа өсөж байна л гэсэн үг тий. Одоо манай ургаанагийн нэг өөрөөрөө бахархаад байгаа юм тийм байдаг шүү дээ. Нөгөө ингээд зөвхөн би одоо ингээ ургаанаг ингээд шантраад боллоо гэхэд зөндөө хүмүүсийн борлуулалт амьдрал ахуйд нөлөөлнө. Тэгэхээр энэ бол ерөөсөө нэг ханган нийлүүлэлтийн нэг том сүлжээ болцсон юм байна. Тэгэхээр яалтчгүй нөгөө ургаана гэдэг брендийн ард Монголын хөдөө аж ахуйн одоо малын гаралтай болон одоо тий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлдэг зөндөө олон малчин өрхүүдийн амьдрал явж байгаа. Тийм болохоор энэ бол айгүй том одоо гинжийлэхээ үүссэн л гэж бодоод байна.
Ургаана брэндтэй адилхан одоо гоо сайхны болон одоо бидний өдөр тутмын өргөн хэрэглээнд ашигладаг бүтээгдэхүүнүүдийг хийдэг хит хитэн үйлдвэрүүд одоо брэндүүд байдаг л да. Тэгээд яагаад одоо ингээд танай брэндийг бид нар айгүй их тийм инновацлог ингээд хүлээж авч байгаа нэхэр та бүхэн уламжлалт тэр арга технологи түүхийд дээр орчин үеийн одоо шинжлэх ухаан болон орчин үеийн техник технологийн шинжилгээг бол их сайн хослуулж чадсан болов уу гэж бодож байна. Энэ дээр та ямар одоо судалгаануудыг ямар туршлагуудыг хаанаас судалсан бэ? Тэгээд одоо таны бас яг энэ бүгдийг шинжилгээ хийхэд одоо гол хамтрагч хэн байсан бэ? Гол хамтрагч бол мэдээж манай аав. Ер нь иймэрхүү юм хийвэл зүгээр шүү гэж байнга зөвлөж идэг. Ялангуяа нөгөө би өмнө ч бас нэг ярилцлагатаас ярьж ирсэн нөгөө битэр би нөгөө аавыг дандаа хор тавдартай өвчтнүүд аваад харна. Өөрөө амар ядардаг. За тэр одоо гайгүй хонсон байгаа тийм юм өгцөн гэл ингээл шүн ингээл стресстэй л бодол өгдөг. Тэгэхээр үгүй та зүгээр нэг хий шар бадганых нь баланс алдагдсан хүмүүс авч болдгоо юм уу зүгээр ингийн. Тэгээд тэгэх юм бол эн чинь амар юу штэ айгуу гоё тайван тийм гоё баг амьдрах гэдэг штэ. Тэгсэн чинь үгүй одоо эн чинь тангараг өргсөн хүн эмч хүн би одоо ингэж болохгүй. Харин чи хэрвээ тэгж бодоод байгаа юм бол тэр хүмүүс урьдчилан сэргийлэх юм хийхгүй. Одоо харалтаа дандаа 3 юм уу 4 дугаар шатанда ирсэн хүмүүс орсон хүмүүс манай дээр ирээд байгаа зү. Харин тийм болохгүй байх талаас нь энэ хорыг тайлах юмнууд хийлдэ гэж илүү хэлдэг байсан. Тэр нь бол яг манай ургаанагийн гол концепц болсон гэж хэлж болно. Одоо ялангуяа манай бүх бүтээгдэхүүн хорыг тайлах шин чанарыг агуулдаг. Одоо манай нөгөө цеолиттэй мицлэр ус гэдэг байгаа. Тэр болохоор одоо бид нар чинь нэг бүтэн нүүр бодлаа гэхэд чинь нэг 200-аас 1000 нүүрний бодог нүүрэндээ төрөхтэй байхгүй. Тэгэн гот чинь за нэг 50 орцтой крем төрөхтэй гэхэд 50-ыг гаргаж авахын тулд дахиад нэг 100 одоо химийн бодисонд уусгаж одоо авдаг байхгүй. Тэгэхээр чинь нөгөө бид нар бол хитрхи химийн бодис нүүрэндээ төрөх байгаа хүмүүс байхгүй эмхтэн. Тэгэхээр тэрийг одоо тэр хорыг тайлахгүй бол тэр химийн бодисонд ер нь бол 100% бүгд органик гэж хэлж чадахгүй шүү дээ тэр чинь. Тэгэхээр чинь тэрийг хорыг тайлах цеолит гэдэг юм эрдэсийг бид нар оруулж ирсэн. Энэ болохоор бүгд л яг нөгөө аавын хэлжсэн, аавын багш нарын хэлжсэн юмнууд байхгүй. Аавын багш нь тэгжсэн гэсэн. Ер нь одоо энэ 21-р зуунд чи нэг юм барих гэдэг шаардлага байхгүй. Ер нь 3 хорыг тайлаа. Энэ 3 хорыг тайлах юм бол хүмүүс өвдөхгүй. Нэг өвдсөн ч гэсэн нэг хамрын ханаад хүрэл цэрнэ гэж байгаа байхгүй. Тэгэх юм ямар 3 хор ингэсэн чинь идэж ууж байгаа хоол хүнс нь одоо нөгөө үл цохилт хор. Амьсгалж байгаа агаар нь найрсан хор. Тэгээд хүний шунал ихсэх учраас сэтгэл мэдрэлийн одоо өвчин ч гэдэг юм уу мэдрэлийн гаралтай өвчин нэмэгдэнэ. Энэ 3 хорыг ингээд тайлаад хүнийг ер нь цэвэрлэх хэрэгтэй гэж хэлж ирсэн. Тэгэхээр бид нар яг нөгөө нэг манай доктор Баатарын нөгөө цай майднууд чинь дандаа л нөгөө бөөрийг цэвэрлэх гэдэг юмнууд идэв штэ. Гоо сайхан дээр болохоор тэр ямар ч юм байхгүй. Гэтэл нөгөө аяг угаагч байгаа шүү дээ. Тэр чинь болохоор бүр асар өндөр концентраттай галаргуй төгтүүдийг хийдэг. Тэгээд тэрийг рекламанда ийм жоохон шингэнээр ийм их аяг угаалаа гэж яагаад тэр бол баг этикли баг одоо ёс суртахуунгүй хэрэг байхгүй. Яагаад тэгэхээр маш хүчтэй химийн бодисуудаар угааж яана гэсэн үг байхгүй. Тэгээд дээрэс нь маш олон өнгийн ийм өнгө хийчин. Тэгээд дээрэс нь үнэр хийчин. Тэгээд дээрэс нь ингээд олон төрлийн нөгөө химийн бодисуудаа ингээ хийчихэр нөгөө манай Монгол улсад бол би илүү тохиромжгүй гэж үздэг байхгүй гадны тэр юмнууд. Яагаад тэгэхээр нийт хүн амынх нь одоо Улаанбаатарын нийт хүн амын 50% нь гэр хороолт амьдарч байгаа. Хөдөө орон нутгийн хүн амын бараг 50-70% нь гэр одоо малчин өрхөд байхгүй. Тэгэхээр бид нар шиг 9 литр усаар хизээч нөгөө аяга угаахгүй. Тэгэнгүүт тэр өндөр концентрацтай нөгөө нэг аяга угаагчийг нөгөө нэг гадаргуун дээр нүлтэй гэдэг байгаа. Тэгэхээр л нөгөө ходоодны хорт авдар гэдэг хүмүүсэд байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр бид нар одоо гоо сайхан ахуй хэрэглээний бүтээгдэхүүнээр л дамжуулж тэрийг хийхгүй бол угаасаа үр дүн байхгүй. Тийм учраас манай аяг тавг угаагчийг хужирыг хийсэн байхгүй. Дээр үед чинь нөгөө Япон цэргүүд манай монголчуудыг амар их худгийг ингэж хордуулдаг байсан. Тэгээд өхгүй байгаад гэсэн гол шалтгаан нь хужиртай ус уугаад байсан. Хужиртай цай уудаг. Тийм учраас нөгөө хужирчин өөрөө бүх юм ингэж детокс цэвэрлээ гаргацдаг детокс байхгүй. Тийм учраас би тэгэхэд хужирыг сонгож нөгөө нэг энэ хорыг тайлах
юмнуудад хийсэн. Тийм ялангуяа монгол хүн би одоо манай ингээ ужиртай тав багчиг бүх ер нь бол миний эргэн тойрны бүх хүмүүс хэрэгэлдэг. Тэгээд бүх элчин сайдын яамдууд хэрэгэлдэг. Тэд нар бол мэдээд байгаа байхгүй. Гэхдээ миний яг хүсэж байгаа юм нь болохоор гэр хороолд байгаа хүмүүс илүү хэрэглээсэй гэж боддог байхгүй. Илүү малчин өрхүүд хэрэглээсэй гэж боддог. Яагаад тэгэхээр нөгөө баг усаар хийж байгаа учраас тэ нөгөө олон дахин давтамжтайгаар цэвэрлэхгүй. Ядчил нөгөө нэг аяг тавг угаагч ч юм ариутгагч ч юм уу тийм юм ашиглахгүй байгаад байгаа тэ энгийн усаар хийж байгаа учраас. Тийм учраас л илүү нөгөө манай юуны хүмүүс хэрэглээсэй гэж боддог. Тэгэнгუთ л нөгөө хүмүүс маань яг эсрэгээрээ нөгөө нэг амар өнгө оруулагчтай, өнөр оруулагчтай юм хэрэглээд байгаа байхгүй. Тэгэхээр бас ингээ ярихаар зарим үзэж байгаа хүмүүс эдгээр ингээл нөгөө өөрсдийнхөө миг ингээл рекламдаал гэдэг нэг тийм үнцэг байдаг штэ тий. Гэтэл бизнес эрхлэж байгаа хүн бол мэдээж тодорхой хэмжээнд ямар нэгэн асуудлыг шийдэгчл бизнес хийж байгаа. Тэгэхээр та ингээд олон нийтийн эрүүл мэндийг тий эрүүл ахуйг ингээд хариуцаад явж штэ тий танай брэнд. Энэ чиглэлээ ингээ хийгээд явахаар хамгийн анхны одоо ингээд тохиолдчихсан тийм эсэргүүцэл нь юу байсан бэ? Одоо хүлээж авахгүй ч юм уу одоо ингээл мэдээж бүгд их тийм сайхан сэтгэлээр хүлээж автлаа бас хугацаа ордог шүү дээ тийм. Ер нь бол монголчууд маань болохоор гоо сайхан гэхээр Монголынхоо юмыг ерөөсө хүлээж авах бодлого юм билээ. Ерөөсөө л солонгос гэхээр гоо сайхан гэж ойлгоч тийм билээ. Гоо сайхны бүтээгдэхүүн бол солонгос гэж боддог. Гэхдээ яг солонгост ингээд очиод байхаар солонгост ингээд органик гэж юм бүтээгдэхүүн гэж байхгүй. Органик гэж ярихыг ч угаасаа хоригддаг. Бүх юм нь химийн одоо бүх юм нь химийн аргаар химийн хит өндөр синтезлэгдсэн юмар ашигладаг байхгүй. Тэгэхээр тэр улс чинь угаасаа л өөрөө одоо нөгөө уугаад байгаа сүүжүүн хүртэл одоо химийн бодисоор байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр улс чинь өөрөө тийм химийн өндөр технологи хөгжсөн улс. Манай Монгол шиг ийм одоо химийн индастри хөгжөөгүй улс хоёрын хооронд угаасаа тийм юм гарах байхгүй юу. Тэр гоо сайхан одоо гоё крем чинь гоё байхаас аргагүй шүү дээ. Яагаад гэвэл маш олон төрлийн химийн бодис холцсон юм чинь тэр гоё болох гэж л тэгнэ. Харин эсвэргээрээ Монгол талаасаа бид нар юу байх вэ гэхээр тэр химийн бодисуудаараа бид нар ингээд нүрээ ингээд гоё болгоод хэрэгжилчлээ гэж бодоход эргээд тэрэгнийхээ хорыг тайлах юм хэрэгтэй. Тэгжээч нөгөө нэг одоо бид нар маш бага хордно гэсэн үг байхгүй юу? Бид нар маш их энэ бүх юмны юм хордлогонд орж байгаа. Амьсгалж байгаа агаар маань нөгөө найрсан ор гэдэг чинь угаасаа л маш их хэмжээний хүнд металл, хар тугалга, арсен, тэгээд лиз, тэгээд нөгөө меркури гэж монголоор өгдөлтэй нөгөө юу мөнгөөс эдгээр ингээ яагаад бид нар хордоод байгаа байхгүй. Угаасаа тэр нөгөө нүдний тэн дагуулдаг гэлтгнуур гэдэг юугийн чинь энтгэхт маш ингээд гүнлүү уурхаад ороод маш жоохон хүүхдүүд л тэрийг баг хэмжээгээр ухаж гаргадаг байхгүй. Тэр гэлтгнуурыг ингээд мека гэдэг паудертай холиод тэн болдог. Тэгээ тэр мекагаа дахиад ийм компактны болгохын тулд заавалчгүй одоо мөнгөөс энэ оруулж ич тэр хийдэг. Тэгэхээр гоо сайхны энэ хэрэглээд байгаа ялангуяа мекапинг гэж биелээд байна. Энэ түүхийн идүүд бол органик байна гэж заяа нахгүй хизээч байхгүй. Яагаад ч органик байх боломжгүй байхгүй. Тэгэхээр энэ их зүйлийг ерөөсөө л бид нар сайн цэвэрлж л авах хэрэгтэй. Хэрэглэхгүй байх гэж бол байхгүй. Хэрэглэн бол араас нь цэвэрлэгээгээ бүр одоо нөгөө дабл клинзер гэж ярьдаг шүү дээ. Дабл клинзер Монголд бол хангалтгүй. Triple cleanser хийх хэрэгтэй. Ягаад тэгэхээр бид нар Улаанбаатарт амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ агаар маань өөрөө дахиад зөндөө олон төрлийн нөгөө PM 2.5 гэж бид нар яриад хэрэггүй шүү дээ. Ер нь бол тийм байгаа учраас бид нар цэвэрлэгээ л маш сайн хийх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Аав чинь багш одоо хэдийн үед тэр зүйлийг одоо хэлж исэн бол дид та нар ийм болно доо гэд. Тэгэхээр бас их айхтар харж илсэн байна. Тий, тэр хүн бол бүр үнэхээр агуу. Би тэр хүнийг нөгөө анх бас нөгөө нэг юм юу шашин одоо энэ юуг ингээд ойлгодгүй байсан байхгүй юу. Тэгэхэд анхны нөгөө нэг ингээд намайг бүр жоохон байхад штэ 5 мавдгаар ангидлах бишрүүлж исэн зүйл бол манай ээжийн нөгөө нэг толгойн өвдөд баг нэг сар гар болцсон. Тэгээд нөгөө имлэг очихоор зүгээр нөгөө нэг хүчин намдаадаг юм өгүүлээд байгаадас антибиотик хоёр. Тэгээд нөгөө нэг ойдогш ашгүй манад ирж таарад. Ер нь ойдогш нэг сардаал нэг манад ирдэг гэсэн байхгүй юу. Тэгэл ээжийг ингээд судсын барьж үзчихэн готлоо. Чи одоо шүдэ ахуулсан юм уу гэдэгсэн. Тэгээ ээж тийштэй. Гэхдээ бараг 6-7 сарын өмнө баха гэдгсэн чинь нөгөө дээр үед чинь нөгөө нэг юм мэрэнтхэм байгаагүй шүү дээ тий. Тийм болохоор нөгөө шүдийг авахдаа язаарыг нүлдээсэн юм байна.
Тэгээд нөгөө буйл нь нөгөө нэг ингээд бүр ингээ хаагаад идэгцэн. Тэгээд тэгсэн эртээ тэрэнд орчин нөгөө үрсэл явагдаад байгаа юм чинь халуур ш толгойн өвдөж байгаа өвдөд идэг. Тэгэн гуталж одогч тэрийг суцаар мэдэж байгаа байхгүй юу. Тэгээд одогч шууд нэг 3 тун юм өгөл нөгөө амар язорно нөгөө идэгсэн буйлаа цоолоод гараад ирчихсэн байхгүй. Тэгээд манай ээж зүгээр ингээл аваад суглааж аваа хайжсэн. Тэгэхээр тэр хүн бол нөгөө үнэхээр мэдлэгтэй, үнэхээр гайхамшигтай хүн байсан. Тийм болохоор би бол нөгөө маш ихтгэлтэй уламжлалт хамгаалах ухааны юмыг хүмүүс зөвлөдөг байхгүй. Одоо орж ирээл шууд өөрт чинь нар долоо гэж боддог. Тийм болохоор уламжлалт хамгаалах ухаан бол угаасаа хэрвээ яг Монголын хөрсөн дээр Монголынхоо бидний тариасан ч юм уу эсвэл бидний түүсэн ургамлаар хийсэн юм бол угаасаа гайхамшигыг үзүүлнэ. Тэр бол ойлгомжтой. Зөвхөн одоо нөгөө сайн эмий чинь нөгөө нэг сайн эмчээр дамжуулж хүргэдэг байхгүй. Тэгэхээр сайн эмч нар бий болж чадсан уугүй юу гэдэг чинь өөрөө амар асуудалтай байхгүй. Тэгэхээр би бол уламжлалт хамгаалах ухааны иймэрхүү юмнуудад бол бүрэн итгэдэг. Өөрөө би нүдэрээ тэр хүний яаж хүмүүсийг эмчилж исэн, ямар амар өвчтөн хүмүүсийг эдгэж исэн гэдгийг харсан болохоор нүдээр харсан тэр хүмүүсийг одоо нас орхоос өмнө яриануудыг сонсч исэн. Яг нөгөө ялангуяа манайд чинь манайх чинь нөгөө дорны хувьд байсан болохоор нөгөө ойд багш магш гэлээс та нар амар эрдэмтэй хүмүүс ингээл бүгдээрээ цуглаал ингээл битэр шиг цай уугаал ингээл дандаа юм ном эрдэм өвчм ингээл яриалаа юм ярьдаг. Тэгэл тэрийн зүгээр ингээл сонсоол ингээл сууж хахад яг ингээл үлгэр сонсож байгаа юм шиг хэрнээ ингээд тэр хэд яаж эмчилсэн тухайгаа ингээ яриад байгаа байхгүй юу. Тэр нь амар сонирхолтой. Тэгээ би одоо боддیں۔ Тухайн үед тэр хүмүүсийг амьд байхад нөгөө би гоё яриа хийгээд ингээд ядаж энийг бичээд авчихгүй явдаа. Тэгсэн бол хүмүүст би одоо ингэж ярих биш. Тэ энэ хүмүүсийн ийм яриа болсон шүү гэдгийг ингээд бүр сонсох байхгүй. Ингэний хоорондоос жуучих байдаг байхгүй. Хараа бодлоо. Ууж болно шүү. Хамаагүй шүү. Аваад оч. Гадах юм. Монголын говь нутагт аж төрдөг хосгүй нэгэн амьтан болох Монгол тэмээнийхээ шимт сүг боловсруулж олон улсын стандартад нийцсэн хугацаа үрцгэгч болон нэмэлт бодис агуулгыг цэвэр сүгээр боловсруулсан ингэний хоормог худалдаанд гарлаа. Camwell брендийн ингэний хоормогтой хамт өдөр бүр эрүүлжээ. Подкастын шинэ үйлрэл дээр энэ Camwell гэдэг брэндтэй хамтарч байгаа Camel Wellness гэдэг нэрний одоо тавчлал. Тэгээд өмнө говь аймагт одоо ингэнийх нь ферм байгуулагдаад хан хонгортой тэгээд 70 задгаттай ингэний сүг боловсруулах үйлдвэр нь байгуулагдсан байлээ. Тэгээд нөгөө автомат ингээ бүрэн автомат учраас аюу маш сайн боловсруулалттай. Тэгээд шууд Улаанбаатар дээрээ бидний гар дээр ирж байгаа. Тэгээд одоо надаар хэлэлтгүй ингэний сүний ингэний хоормгийн одоо ач холбогдлыг одоо мэдхэлгүй дээ. Би ингэний сүг баг бүтэн жил судалсан. Ингэний хоормгийн ч гэсэн угаасаа дорн говийн хүн. Болохоор маш сайн мэднэ. Ингэний сууч нь угаасаа одоо чихрийн шижинг нөгөө имчилдэг гол бодисыг ингэний сүнээс гаргаад авцсан. Тэгээд доторх кайзен гэ уургийнх нь хэмжээ айгүй өндөртэй. Тэгээд дээрэс нь өөрөө нөгөө манай Монголын тэмээч нь нөгөө бактериан камел гэдэг айгүй ховор одоо зүйлд ордог. Тэнгуутлаа нөгөө хоол идэхгүй 60 хоног явж чаддаг болохоор бүх шим дижээлээ бөхөндөө болон одоо нөгөө нэг сүндээ хадгалдаг. Тийм болохоор энэ одоо говийн бүх шим ингэний сүнд явж байгаа байхгүй. Би рекламд авах шат зочнороо сайн рекламд. Гэтэ яалтчгүй мэдлэгтэй хүн бол нөгөө илүү бас их гүн нарийн харж ин л та. Тэгээд энийг бас биднээс хамтарч ажиллаж байгаа. Тэгээ сайн уугаарай. Надад бол хүүхдүүдтэй өгж байгаа. Тэгээ нөгөө яг энэ дутааны үед бол бас нөгөө хорлого тайлах талаасаа дээрэс нь харцангуй нөгөө ханаа төрөх байгаа юм шиг надад санагтаад байгаа. Тэр нь бас нөгөө дархлаа дэмждэг гэдэг талаасаа юм байна да гэж бодсон. Тэгээ энэ дээр ч гэсэн ингээ харахаар нөгөө ууж хэрэглэхэд хүртэл нөгөө юм сайн байгаа нь одоо манай үндэсний үйлдвэрүүд бүгдээрээ их сайжраад байгаа л гэж харж байна. Та бас яг энэ одооооныхон ч юм уу тий одоо сав баглаа бодлоо Монголдо хэлэгдэггүй эсвэл таан нэлэгч байна.Ооныхоо савбглаа бодол энэ трийг өгнө бид Монголдо хийж утсан байхгүй гэсэн чинь үнэхээр царай муутай гарсан. Тийм болохоор одоо урд юу хятадд хэлгсэн. Тэгтээ нэг ингэж бодогддог. Одоо танай бизнес ингээ хөгжөөд сав баглаа бодлолоо одоо бусад туслах материалуудын хувьд дотооддоо ингээ үйлдвэрүүдээс ингээ нэгчин штэ. Тэгэхэд одоохондоо магадгүй тэр хэд маань гүцгүйж болно тий. Гэхдээ одоо сая гологдсон ба шүү дээ. Тэгэхээр чин дараагийн удаа
За одоо яаж хийгээд энэ тэгвэл тэрийг нь авчраа хийл та гэд бас нөгөө энэ бизнес гэдэг бол өөрөө бас экосистемийн хувьд нэг бас ингээд итгээд явдаг бах тий. Харин яг үнэ тэр үнэм шиг л анх манайд нөгөө Jamsta House нийлүүлдэг гэсэн их чинь ингээд амар төвшөөдөг юу нөгөө сертификат фанаал юу чи хөдөөний үнээс юу юм нэхэд байгаа магаа гэлдэгдэг гэсэн. Дараа нь дахиад авахд чинь за тийм гэрчлэгээ тийм юм байгаа гэх бараг зүгээр яг экспорт хийх гэж байгаа юм шиг тэгж ярьдаг болсон байгаа байхгүй нөгөө илүү нөгөө бизнес тал руу тийм бүр илүү бизнес тал руу орсон. Ямар санда зарим хүмүүс тэгээд танаа юм нийлүүлдэг малчид чинь айгүй бизнес сэтгэлгээ сайтай гэдэг байгаа байхгүй. Тэр чинь аргагүй одоо нөгөө бид хэд ингээд за ямар нэг ингээд юм боллоо гэхэд чинь давсаа бид нар тэнд орж байгаа бүх түүхийн идүүд шинжилгээний хариуд авах хэрэгтэй байхгүй юу. Яг тэр шиг нөгөө түүхийд ч бүр амар чухал. Тийм учраас тийм хүн нэхээс өөр аргагүй. Тэгэнгუთ л нөгөө малчид маань хүртэл ингээд зүгээр нэх уг нь бол анх төвөгшөөгөөд байсан хэрнээ яг ясан юм дээр зүгээр л нөгөө нэг бактериологийн шинжилгээнд оруулаад тэнд чинь угаасаа Монгол улсын давсыг одоо шинжилдэг стандарт байгаа байхгүй. Тэрнийхээ дагуу ингээд шинжилүүлээл болоо байхгүй. Яг тэр үнтэй адилхан ингээд юунууд Сабагла боодлын манай Монголд одоо нэг том айгуу гоё орон зай байгаа ш. Тэр нь юу гэхээр одоо юм косметикийн сабагла бодол хийдэг компани байхгүй. Жишээлбэл одоо жишээлбэл нөгөө манай шампунь байгаа шүү дээ. Тэдний савыг хийдэг газар байхгүй. Бид хэд өөрснөө будаага оруулж ирээд өөрснөө үлдээдэг шүү дээ. Өө тийм үү. Тэгээ ялангуяа нөгөө миний байн хэлдэг нэг юм байгаа. Бас нэг амар гоё бизнес хүмүүс эхлүүл нөгөө одоо манай нөгөө шампуны сав байгаа шүү дээ. Тэр чинь одоо за нэг HDP будаага битгэхэд одоо энэ нөгөө будаа зардаг газрууд байдаг байхгүй. Тэндээсээ ингээд авлаа гэж утхад нөгөө манайх чи 95% улаан буудын сүрэл байдаг байхгүй. Гэхдээ энэ олон тариалангийн талбай эзэмшдэг хүмүүс энэ бизнесийг хийвэл уг айгүй гоё байхгүй. Сүрлээ нөгөө нэг талбай дээр өнжүүлэх биш. Тэрийгээрээ ингээ палец хийдэг жижигэн цех нээжүүл. Тэгээд тэр будаа шиг болгосон юм а бид нарт ингээд нийлүүлэх юм бол бид нар яг 95% улаан буудын сав гэдэг чинь байгууллагад маш хурдан задаг. Бид нар одоо нөгөө гоо сайхны юм хийдэг хүмүүсийн нэг л санаа зовдөг зүйл нэгдэг. Тэрний үгээр энэ сав баглаа бодол ингээл Монголын өрсөн дээр хаягдана гэж бодохоор л амар санагддаг байхгүй. Тэгэхээр тэр бүх сав тийшээгээ ингээ орчих юм бол тэр чинь 5 жилийн дотор задрал явах боломжтой байхгүй. Наач бас өстө бодохоор санаа шүү тий. Энэ бизнес рүү ингээд хүмүүс яагаад орохгүй байгаа юм бол гэл би бас гайхалаа. Тэр бол нөгөө бас мэдээлэлтэй холбоотой байдаг баха. Магадгүй яг одоо үндэсний үйлдвэрлэгч бол яг үйлдвэрлэгч та нартай ойрхон байгаад та нар магадгүй энэ болгоныгоо бас ингээ их нээлттэй хэлэх юм бол ямар нэг юм хийчихэмсэн гэдэг хүсэл тэмүүлэлтэй хүмүүс бол зөндөө байгаа даа. Тэгээ юу гэдгээ мэдэхгүй болохоор одоо нийтлэгээр нь байгаа юмыг барьж аваад бүгдээр нэг талбар дээр олон өрсөлдөгч болж өрсөлдөөд. Тэгээд нэг нэгэндээ ч нөгөө хүртээлгүй юм болоод идэг. Тэгэхээр магадгүй яг наад санаануудыг ч үлгэж аваад бас нэрээ ингэж болох юм байна. Манай нутагт ийм юм байгаа штэ тий гэж бас болох юм байна тий. Яг үнэ. Тэгэхгүй болохоор бид нар ч гэсэн сав баглаа бодол юу байх гэж хэцүү шүү дээ. Тэгээ тэр болгоомж нь одоо Монгол дотроо эргэлдээд тэр валют руу гадагшаа гарахгүй. Тийм одоо яг энэ бизнесийг хэрвээ ямар нэгэн хүн хийх юм бол одоо нөгөө Danone гэдэг дээ шүү дээ тарганы брэнд. Тэднийх чинь сая нөгөө дэлхийд нэг юм амлалт өгцөн. Одоо бүх таргныхаа юуг юм эко байгальд дуустдаг савлгаа болгоно гэдээ ятсан. Тэднийх шиг тийм савнуудыг хүртэл тарганы савнуудыг хүртэл тэгж хийж болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо улам л бүх юм ингээ инновац хийх боломж байгаа даа юм чинь бид нар ч гэсэн одоо юунасаа тутахын тийм мэдээллийн одоо 90 100-д амьдарч байгаа ингээ хүмүүс юм да. За тэгэхээр чамайг харахаар ингээ маш завгүй байдаг. Тэгсэн хэрнээ хажуугаар нь бас ингээл гэр бүл гэрийнхаа асуудлыг ч гэсэн ингээл аягүй сайн авч яваад энэ бол эмэгтэйчүүд бидний одоо нэг удаа өөрсдөө магтчихъя гэдэг. Эмэгтэйчүүд бидний одоо мултаскинг тэг олон талтай олон юмыг нэг зэрэг хийдэг юм чадвартаас холбоотой байд юм болов гэж зүгээр боддгийн. Тэгэхээр өөрийгөө яг за би одоо л нэг бизнес эрхлэгч эмэгтэй болж байна да. Би бүх зүйлийг бас дажгүй сайхан амжуулаад байна да гэж ер нь бодож ирсэн үе байна уу? Би харин энэс илүү амжуулах хэрэгтэй байгаа даа. Гэхдээ нэг л юмд маш их баярлж авдаг. Тэрний үехээр манай нөхөр одоо ингээд нөгөө намайг яг ажил хийлгэх их нөхцлөөр маш сайн хангадаг. Одоо өглөө босоод хүүхдээ өргөж өгдөг. Одоо юу гэдэг намайг жоохон ч гэсэн нэг одоо шүнжин хүүхдээ хүүлээд нойргүй хасан байх гээд өөрөө ингээд нөгөө намайг юмд оролцуулахгүйгээр ингээд гэр орныхоо одоо
талаасаа маш их дэмждэг. Тийм болохоор миний одоо ажил амжуулах боломжуудыг илүү сайн нээж өгсөн болов уу гэж боддог. Хэрвээ одоо манай нөхөр шиг биш хүнтэй суусан бол магадгүй би энэ ургаанагийн ажил гэд ингээ явж чадахгүй байсан баг гэж боддог. Далангуяа нөгөө эмэгтэй хүмүүс ингэж олон ажил амжуулахад арга гэр амгалан тайван ч юм уу ийм татлаа төтлөөгүй байх юм бол ямар ч эмэгтэй хүн ер нь ажил амжуулах чадах байхаа. Ялангуяа Монгол эмэгтэй хүмүүс бол бүр ажил амжуулах чадвараар бүр дэлхийд агуу гэж хэлж болохоор одоо танай ханган нийлүүлэгч та бүхэнд одоо туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компаниудын захирал юм уу эсвэл нийлүүлж байгаа хүмүүс хэдэн хувь нэмэгтэй юм бэ? Бараг л 80% нэмэгтэй шүү дээ. Дандаа эмэгтэйчүүд одоо би яагаад сүүлийн үед ийм болоод байгааг бүр сүулдэ ойлгохгүй байгаа. Дандаа эмэгтэйчүүд л ингээд манлайлаад байгаа. Одоо хувийн бизнес хийгээл дээр одоо сүүлдээ миний санаа зовж байгаа юм одоо нөгөө эмэгтэйчүүдийн менторинг хөтөлбөр гэдэг чинь эрэгтэйчүүдийн менторинг хөтөлбөр бүр гараасаа гэж боддог байхгүй. Эмэгтэйчүүд бүр дэндүү чадварлаг болж байна. Дэндүү одоо ийм хил ус сайтай болж байна. Ингээд мультитаскинг ямар ч ажлыг зэрэг амжуулж чадж байна. Онлайнаар хүүхдээ харангаа хүртэл онлайн худалдааны дэлгүүр нээгээл тээ. Бараг Монголыг хангаж шүү дээ онлайн худалдааны дэлгүүрээр. Тэгэхээр харин эрэгтэйчүүд маань тэгэн гутал нөгөө дэлгүүрт маань ингээд нөгөө юм зөөх мөөх тиймэрхүү л одоо ажлыг амжуулж өгч байгаа байхгүй тий. Гэтэл эмэгтэйчүүд ингээд гэр бүлтэй хүртэл ингээд манлайлаад гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо эрэгтэйчүүд маань л илүү мундаг болоосаа гэж бодож байна. Тэгэхгүй л ялангуяа манай монголчууд дээр үесээ эмэгтэйчүүд мундаг байсан юм билээ шүү дээ. Хаадуудыг ээжүүд нь эхнэрүүд нь ингээд гол хурал мурал одоо уулзалтууд шийдвэр гаргах юмд оролцуулдаг байсан юм бэлээ. Тэгтээ ер нь эрэгтэй хүний оюухан үүрэг маш өндөр оройлтой ш. Тэгэхээр чин ялангуяа эмэгтэйчүүдийн чадвар ингэж өндөр болоод тахнаас эргээд сөрөг талтай л байх гэж байна. Алионы зүйл өөр нь тэнцвэртэй л байх нь өөр аюу зүг байгаа гэдэг тийм. Та бол яг одоо ингээд бизнесийн талбар дээр ажиллаж байгаа ингээд эмэгтэй. Тэгэхээр яг нэг хэсэг бол ингээд эмэгтэй хүмүүс бизнес хийхэд аюу хэцүү байна. Боломж алдахгүй байна гэсэн чи одоо эсрэгээр яг өөрөө чинь хэлж байгаа шиг ментор хөтөлбөрүүд байна. Зөвхөн эмэгтэй захирлуудад зориулсан зээлийн бүтээгдэхүүн үйлчлэг байна ч гэдэг юм уу те. Энэ ингээд их болоод ах нь магадгүй эмэгтэйчүүд маш их боломж өгч байгаа. Тэгвэл бид нэр эрэгтэйчүүдийг яаж дэмжих ёстой юм бол та юу гэж бодож байна? Одоо манай гэр бүлийн зэшин гэд харахад бол одоо нөгөө эрэгтэйчүүдийн үнэхээр оюуны потенциал бол сайтай. Үнэхээр одоо яг алсын хараа бол эрэгтэй хүмүүс маш сайтай. Тийм учраас эрэгтэй хүнийг ч гэсэн өөрийг нь ажлыг хийх боломжийг олгоод бас гэр орныг ингээд тайван амгалан яг нөгөө ар гэртээ санаа зовхооргүй болгох юм бол эрэгтэй хүмүүс ч гэсэн одоо гэр бүлийнхээ төвшөнд бол ажиллаа хийгээд явчихад амжилт гаргах бүрэн одоо боломжтой. Тэгээд дээрэс нь эрэгтэй хүмүүсийг ялангуяа би тийм би мундаг гэж ингээд батлах гадах шаардлагагүй. Эрэгтэй хүмүүсийг чи мундаг шүү гэдгийг л амар сайн ойлгуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Ялангуяа манай Монгол эмэгтэйчүүд одоо бүгдээрээ айгу мундаг болсон болохоор нөгөө нөхрөө мундаг гэдгийг ойлгуулахгүй байгаа юм болов уу гэж би бас жоохон хараад байдаг хгүй. Ер нь ингээ миний эргэн тойронд ингээ бизнес хийдэг эмэгтэйчүүд байдаг. Тэгэн гутал чинь ихэнх нь ингээд нөгөө компанийнхаа гүйцэтгэх захирал махирал ингээ хийдэг. Тэгэхээр чи одоо ингээд эрэгтэй нөхрөө бол баг ерөнхий захирал болгох хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр хүнээр алсын хараагаа харуулад өөрөө нөгөө гүйцэтгээд ингээ хурдтай хэмээх хийх ажиллаа ер нь хийж явахгүй бол эрэгтэйчүүдийг ингээд дараад байвал ер нь Монгол эрчүүд дарагдаал явна. Аль болохоор чи мундаг шүү, алсын хараатай чи юм шүү гэдгийг ойлгуулад явах юм бол тэр эрэгтэй хүмүүс бол танаас бараг 3-4 дахин илүү амжилтыг гаргаж чадна л гэж. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр бас нэлээх анхаардаг штэ тий. Тэгэхээр ер нь ингээд тогтмол ингээд за би энэ зүйлээс хоцорч болохгүй да энэ зүйлийг байнга одоо харж явах хэрэгтэй, суралцж явах хэрэгтэй гэдэг тэр өөрийгөө хөгжүүлэх цагийг ер нь яаж гаргадаг вэ? Ер нь бол одоо нөгөө бизнес уг нь бол зүгээр л одоо бид лабораторид ингээд ажиллаа хийгээ шинэ бүтээгдэхүүнээ гаргаад байж хэвээр хүн ингээд нөгөө захирал гэдэг албанд шалдар очиж байгаа болохоор яалтчгүй л одоо удирдагчийн байр суурин дээр ажиллахгүй болдгоо юм билэ. Тэгэхээр удирдагч хүн бол өөрийгөө өдөр болгон хөгжүүлж авахгүй бол ерөөсөө бүх юмд л одоо нөгөө бизнесийн зарчмаараа одоо
нэг юм их халаал дараагийнх юм руу орчхоор байгаа байхгүй. Тэгэхээр эхний нэгдүгээрт бол ямар ч гэсэн ингээд энэ зах зээл дээр байгаа бүх энэ сургалтууд гол ингээд авах ёстой зүйлүүдээ авч явахгүй бол нийгэм өөрөө амар хурдтай хөгжөөд байгаа учраас нийгмээс хоцрогдлоо бол тэгэл ер нь бизнесийн шийдвэр дээр ч гэсэн хоцрогдол гардаг юм билэ. Тэрийг бол би яг биеэр мэдэрсэн. Тийм болохоор ялангуяа одоо янз бүрийн гой сургалтууд зарласан байдаг штеп гүйцэтгэх захирлуудад зориулсан. Эсвэл хүний нөөцийн ингээл ер нь 6 нөөц байгаа штеп тий. Тэр 6 нөөцийг яаж удирдах вэ гэдэг талынхаа сургалтанд ер нь сууж л ахгүй бол нөгөө 6 нөөц маань эргүүлээ удирдчих гээд байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр нөгөөдөгтөө бол суугаал янз бүрийн сургалтууд энтертэл одоо ингээд хоёулын сэдв дандаа одоо өөрөө чинь бизнес болоод за тэгээ нөгөө ардын уламжлалт ангаах ухаантай холбоотой юмнууд ингээд ярьлаа шүү дээ. Хэрвээ энэ бүхэн таныг бага наснд байхад огт байгаагүйсэн бол ямар байх юм бол таны одоо ингээд өөрөө чинь хувь сонирхол мөрөөдөл тэр зүйлсүүд аль зөв рүү байх байсан бол би нөгөө багаасаа шүлэг зохиодог байсан. Ялангуяа утга зохиол, уран зохиолын номонд бол маш нугасгүй. Тэгээд тийм болохоор тэр юм уу манай аав ээж хоёр бол намайг дандаа нөгөө зохиолч болно гэж боддог. Тэгээд ер нь зохиолч болох хүсэл тэмүүлэл айгүй өндөртэй хүмүүстэй ялангуяа ингээд шинэ гоё сонирхолтой зүйлүүдийг ингэж харуулах юмсан гэж айгүйх боддог. Тэгээд бас нэг зүйл нь бол би чинь багаасаа 15-тай их сургуульд ороод 19-тэй их сургуулаа төгссөн. Тийм болохоор багаасаа нөгөө гайд хийгээд ингээд их сургуульд орсноос хойш ингээл ерөөсөө аялал жуулчлалын баг бүх компанитай гэрээтэй. Тэгээд ажиллаад явцдаг байсан боловч тэр юм уу аялал жуулчлалын зүйлд маш сонирхолтой. Тэгээд өөрөө ч гэсэн өөргөвчтэй аялал хийгээд баг 56 орноор явсан. Тэгээд ингээд бодохоор ер нь бол манай Монголд яг аялал жуулчлалын яг ингээд гоё хөгжүүлчих юм бол манай Монголд орон зай маш их байгаа юм шиг л харагдаад байдаг. Хэрвээ ямарваа нэг юм уламжлалт ангаах хаан одоо юм ургаанаа хийхгүй байсан бол энэ хоёр нэг бол зохиолч болох байсан бах, нэг бол энэ аялал жуулчлалын салбарт л нэлээ сайн юм хийх байсан байх л гэж. Гэхдээ одоо танах бол аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гарах боломжтой юм шүү. Харин тий одоо нөгөө авж авдаг одоо яг гоо сайхан ах үүрэглийн бүтээгдэхүүний багц. Би болохоор бүр өөрөөр хараад тахгүй юу. Яа тэгэхээр танаа бүтээгдэхүүн органик гэдгийг одоо та экспортод гараад ингээ гадныхын танилцуулахаар яаж органик юм те? Яагаад органик юм гэхээр за тэгвэл одоо органикийн замаар гэх юм те бүтээх замаар гээд тэгвэл би нөгөө нэг хэрэгэлдэг миний өсний шампунд ордог тэр бүтээгдэхүүнийг үзэх одоо тэр аяллыг хийгээд нөгөө нэг яг айл дээр очиод тэгээ яг ингээд нөгөө алхамаар нь одоо за эндээс одоо тэрийг аваад за одоо хэдүүлээ тэр аймгийн тэр суманд очиод тэр хужраа аваад тэгээ тэр хужрыг хэрхэн гаргаад хэрхэн хийж байгаа тэр нөгөө органик аялал бас хийж болох юм шүү. Харин тийм байна. Өөрөө ч хэлэхээр л бодож ойлголоо. За яг иймэрхүү нэрээ бас маш сонирхолтой байх болов гэж бодсон. Тийм зөвхөн монголчууд биш гадныхан өртөлтэй нөгөө юм зоригтойгоор аялах хэрэгтэй байдаг. Монгол гэхээр зүгээр л нэг юм номатик ч юм уу эсвэл зүгээр нэг юм хээр талд очиж үзье гэх биш. Өөрөө тэр нь маш сонирхолтой юмтай холбоотой байвал бас тийм. Би бас яг нэг юм эмийн ургамал тариалах төсөл бичижсэн. Тэгээ тэрэн дээр яг л бодоод исэн чинь одоо гинт санчлаа. Нөгөө яг эмийн ургамал тариалсан эмийн ургамлаараа ингээд гоё бүтээгдэхүүн хийн. Тэгээ энэ бүтээгдэхүүнээ хийхэд нөгөө нэг за үр байхаас нь ахуулаад яаж нөгөө энэ бүтээгдэхүүн бий болсон бэ гэдэг зүйлийг нөгөө хүүхдүүд нь Япон солонгосчууд нөгөө жоохон хүүхдүүдээ аваад туур хийдэг штеп. Яг тэр шиг тэр нөгөө манай туур одоо эмийн ургамлын талбай дээр очиод туур хийгээд ингээд хүм болгоно нэг юм байглаа гэсэн нэг юм эко сэтгэлгээтэй болчоосаа гэж бас яг тийм юм төсөл хийвчижсэн юм байна. Тэрийг заавал хийгээрэй. Ягаад тэгэхээр биднэрт хүүхдүүдтэй болон өөрсдөө ч гэсэн гэр бүлээр очиод ийм одоо практик байдлаар одоо суралцах тийм аялал бүтээгдэхүүн үйлчлэгээ биднэрт аюу хэрэгтэй байдаг те. Одоо энэ зүйл энд ургадаг шүү. Энийг аваад ингэж боловсруулад ийм юм болдог шүү гэдэг нөгөө тэр танин мэдхүйн талын үйл ажиллагаанууд ер нь маш эргэлттэй байгаа. Стил нөгөө хэлдэг Япон солонгосуудад бол тэр нь
сургалтын хөтөлбөрт нь хүртэл орсон байдаг болохоор айгүй даваа талтай байдаг бах тий. Харин тий. Айгүй их өнгөсч юу. Тий. Ялангуяа манай Монголын одоо нэг миний зүгээр анзаарал байгаа юм гэхээр хүүхдүүд нэг нийгмийн ухааны салбар сонгоод байдсан шүү дээ тий. Тэрэн дээр би бас жоохон сэтгэл дундуур байдаг байхгүй юу. Монголд нэг судлаачаа хүлээж байгаа сэдвүүд баг ингээд бүр хичнээн 100 бот байгаа байхгүй юу. Тэгэнгუთ л одоо хуйлж муулж одоо ингээд юу зөндөөл хуйлж нэгтлэн хүмүүс байж тээ юм. Ерөөсөө ингээд биотехнологич болох те бүр химийн инженер болох материал технологич болох ингээл тиймэрхүү мэргэжлүүд Монголд одоо яг ингээд судлаачаа хүлээгээд ингээд батлах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэртээ тэргөө одоо нэг хятадын ерөнхийлөгч хэлснээр миний ард түмний 5000 жил ингээд тэгээд аваад ирсэн энэ уламжлалт мэдлэгийг таад бити батлах гад шууд анагаах ухааны практикт хэрэглэгээл хятад ч нэг уламжлалт анагаах ухааны айгүй өндөр байр суурьтай байдаг шүү дээ. Тэрэн шиг манай Монголын уламжлалт анагаах ухааны ингээд нэг юм арга практик юм шиг хэрнээ батлах ёстой юмнууд маш их байгаа. Батлах юмд гэхдээ орчин үеийн шинжилгээ ухаан дээр очиж батлах хэрэгтэй болоод тийм. Тийм батлах юмнууд ингээд судлаачаа хүлээсэн юмнууд байхад ч л одоо ингээд зарим ингээд одоо ингээд би ч бараг докторийн судалгааны ажлууд энэ тэрийг маш их уншдаг. Тэнгуутл нь ингээд нэг тийм шин сэдв биш байгаа байхгүй юу? Шин сэдв биш. Аль үжээ ингээд тэрний талаар ингээд асуудлууд хөндөгдсөн ч юм уу юм яригдсан юмнуудыг ингээд хүмүүс ингээд доктор хамгаалаач гэдэг юм уу тий. Тэр бол бараг ингээд хэрвээ ийм бүтээгдэхүүн болж гарч ирэхгүй бол тэр докторийн ажил хийх баг хэрэг байсан дээр үлдэх юм хэрэг байна. Эсвэл тэр шинжилгээнд хувь нэмрээ оруулаад нөгөө тэрүүн дээр суурилсан одоо юу гэдгийг нэг тийм юм бүтээгдэхүүн ч юм уу одоо үйлчилгээ ч юм уу ямар нэгэн эмнэлзүүн юм практик гарахгүй юм бол тэр хайран цаг хугацаа хайран 3-4 жил байгаа байхгүй. Одоо Солонгос ч болохоор Солонгост ургадаг бүх химийн ургамлуудыг улсаас нь ивент итгээд нөгөө судлаачдыг бүгдийг одоо химийн, физикийн, одоо микробиологийн ч гэдэг юм уу одоо нанотехнологийн бүх талаас нь одоо энэ судлаад тавьсан. Гэтэл манай Монголд ургаж байгаа 2000 төрлийн химийн ургамал судлаачаа үлээгээд л байгаа. Тэгээд тэрүүгээр судлаачаа үлээгээд тэр чинь нэг одоо нэг алтайн сонгоно гэдэг байгаа шүү дээ. Тэр сонгон чинь нөгөө хээрийн зэрлэг сонгоно байж байгаа судлаач нь маш сайн судлаад тэрийг гоё үрийг гаргаж аваад одоо хээрийн нөгөө зэрлэг сонгон гэж бид нар гоё иддэг бүтээгдэхүүн болчихж байгаа байхгүй. Яг тэрүүнтэй адилхан ийм батлах юмнууд маш их байна. Өнөөдөр өөртөө ярьсан чи их олон зүйлийг ийм боломж шүү гэдэг санаануудыг хүмүүст бас нэлээд өгч байгаа байх гэж бодож байна. Тэгээд өөрөө болохоор аавыгаа гэр бүлээд агаад энэ уламжлалт анагаах ухаан төдийг уламжлал, ёс уламжлал, уламжлалт мэдлэг гэдэг зүйлийг та бүхэн бол ингээ өвлөгөн тэгээд явж байгаа хүмүүс. Зарим зүйлсийг л ингээл дэлгэрүүлж гаргаж байна. Тэгэхээр энэ өвлөн тээгчийн хувьд ингээд нэг сэтгэл эмзэглүүлдэг. За нэг энэ зүйл алга болчих үе дээ. Энэ зүйл үгүй болчих үе дээ гэдэг тийм зүйл юу байдаг вэ? Одоо яг нөгөө манай нөгөө уламжлалт анагаах ухаан гэдэг зүйл чинь нийтийн жор, нөгөө шүнгийн жор гэдэг хоёр жор байгаа. Нийтийн жор нь болохоор одоо анги танхимаар ингээд зааж болдог юм жор. Шүнгийн жор нь болохоор яг нөгөө итгэсэн хүндээ одоо за ангарах гэдэг хүн муу юм хийхгүй дээ би энэ жорыг ингээд өгчийдөө гэж хүлээлгэж өгдөг энэ жор чинь бас одоо шүнгийн жор буюу нууц жор байхгүй. Тэгэнгუთ л энэ жор бол сүүлийн хэдэн жил маш их устдаж үгүй болсон. Ерөнхийдөө ихэнх мундаг хүмүүс бас манай аав дээр авчираад жороо өгчээсэн. Манай хүүхдүүд маань энэ чиглэлээр явахгүй байна уу? Анагаах ухаан судлахгүй юм байна. Эдгээр ч одоо бизнес гэл ингээд явчлаа гэд. Тэгэнгуут л энэ жор дамжлагыг чинь бүхэл бүтэн одоо коммунизмын үед тэр хэлмэгдүүлэлтийн үеэр тий яаж нууж яаж ирсэн тий түүхийн тэр хэцүү цагт ингээд тэр өвөө эмээнэр авж ирсэн бах уу. Тэгтэл бид нар тэрийг ингээд үргэлжлүүлэхдээ гоё дэлгэрүүлээд ингээд гоё илүү инновацлог илүү шинжилгээ ухаанаар ингээд батлаад гоё болгох ёстой. Тийм учраас тэр өв тээгч нар тэр өвөө эмээнэрийн авж ирсэн юмыг гоё алдагдуулахгүй авч ирээсэй л гэж одоо улам багасаад л байгаа. Улам багасж байгаа. Улам нөгөө хүмүүс нийгмийн ялангуяа миний мэдэх зарим нэг мундаг хүмүүсийн хүүхдүүд хүртэл би яста имж болохгүй имж шиг яста им баг цалинтай ажил хийхгүй гэж ярьдаг хүмүүс өндөө байдаг байхгүй. Гэхдээ имж болохгүй ч гэсэн тэр мэдлэгийг авч үлдэх нь өөрөө аягүй харин тийм. Тэр мэдлэг чинь өөрөө яг одоогоор ингээ харахад бол яг биетэй болоогүй одоо тэр санхүү бизнестэй холбогдоогүй юм шиг хэрнээ. Үнэхээр тэрийг батлаад үнэхээр гоё бүтээгдэхүүн болгож чадах юм бол одоо яг энэ шиг л эрдэнэ ахгүй тий. Яг үнэ.
таны ингээ олоод харсан нэг санаа энэ чухал шүү гэж бодсон тэр зүйлийгээ баталж харуулахын тулд тэр чинь тийм амар бас биш шүү дээ. Өөрөө чи хувьд яг тэгжсэн одоо маш их процесс болж одоо удаан хугацааг зарцуулсан таны хүч хөдөлмөрийг зарсан бүтээгдэхүүн нь юу вэ? Хамгийн их хүч хөдөлмөр зарсан бүтээгдэхүүн ер нь энэ хужиртай айх тавг багч. Тийм үү? Тийм. Анх нөгөө би жирэмсэн болоод хүүхдээ гаргасан чинь юу аяг угаагч олдгүй. Би чи ялангуяа юмны одоо ингээ орс найрлагыг унших бүр юм одоо юу гэдгийг бараг. Одоо энэ бүр сурцсан юм бүр ингээ сурцсан байнгын юм ингээд орс найрлага уншдаг. Тэгээд тэнгуутл нь ингээд болохгүй байгаа орс найрлагыг ингээд мэдчихэж штэ. Тэгэнгуутл чинь ингээ хүүхдийнхаа угжийг хин ч юм үнэртэй юмар ч мөнгө оруулагчтай юмар амар тэр хими хүчтэй бодис орсон юмар вай гэж боддог. Тэгэнгуутл би анх хужиртай аяг тавг багч гаргая гэж хахад зөндөө олон туршилт хийсэн. Нэг бол ингээл амар хөтгөн болчихно, нэг бол хитрхи шингэн болчихно, нэг бол ингээл ерөөсөө л нэг болж өгөхгүй байгаад байсан. Тэгээд хамгийн сүүлд нэг хужирыг ингээд хийгээд ингээ хансан уусмал болгоод тэр чи одоо нэг хужирын л ерөнхийдөө ингээд хужир ингээд хэмжээгээр хийгээд дахид цаашаа уусах боломжгүй болтлоо тэр усандаа уусна гэсэн үг байхгүй хужир. Тэгэж юу яагаад ингээд гой төлөвтэй өтгөн ч манай нэг юу ч нэг өтгөн ч нэг шингэн ч нэг гой байгааз тэгсэн хэрнээ ингээд тэр амар өтгөн тосыг задалдаг болоход айгу хэцүүсэн. Маш их цаг зарцуулаад байсан. Бараг 2-3 жил болсон баха. Тэгэл нэг юм сүлд хамгийн сүүлийн бүтээгдэхүүнээ ингээ хийхэд маш гоё төлөвтэй. Тэгээ хүмүүс бол одоо ч гэсэн шүмжилдээ танаа эн чин тийм тэр юу шиг одоогийн нөгөө зарагдж байгаа юу шиг тийм амар сайн арилгахгүй байна. Хурдан хугацаанд арилгахгүй ингээ одоо ч гэсэн шүмжлээ л дээ. Гэхдээ тийм юм хэрэглэх гэж байгаа бол та нөгөө төл ав гэж биелдэг байхгүй юу? Яагаад гэвэл тийм юмыг бид нар байхгүй болохын тулд ийм органик юм гаргасан юм аа. Тийм учраас тэр үнэхээр тэр хүчтэй нөгөө одоо зах зээл дээр зарагддаг өнгийн тэр юмнуудаа хэрэглэмээр байгаа бол та тэрийг хэрэглээ. Энэ бол таныг эрүүл мэндийн чинь л одоо нөгөө нэг хамгаалж одоо хамгаалах бүтээгдэхүүн юм аа. Тийм учраас тэгж яах ямар ч боломжгүй. Би яг энэ дээр хоёр туйл дээр үржсэн байхгүй. Ингээд нөгөө хүмүүсийн хүсэж байгаа нь энийг өтгөн болго, улам ингээд нөгөө нэг процент залах хүчтэй болго гэд ийм болго гэж хүсээд идэг. Тэгэн гутал нь миний хүсэл болохоор ямар ч гадаргуун дээр юм үлдээхгүй, ямар ч одоо хими хүчтэй нэг синтетлэгдсэн юм нэгдлийг ингээд ашигламааргүй байдаг. Энэ хоёрын дундаас шийдвэр гаргах хамгийн хэцүүсэн байхгүй. Ягаад тэгэхээр би хэрвээ яах гэж ургаанаа хийж байгаа хүмүүсийн эрүүл болгоё, хүмүүсийг айлхаар хордуулахгүй байлгыг гэж хийж байгаа хэрнээ нөгөө л хүмүүсийг дуурайгаад нөгөө амар өгтгөн амар тос сайн задалдаг тийм эсвэл амар өнгөн юм хийсэн байх юм бол энэ ургаанаа биш ээ. Миний хийх гээд байгаа зүйл энэ биш. Тэртээ тэргүй би Америкт маш өндөр цалинтай ажил хийдэг байсан. Би заавалчгүй мөнгөнөөс болж энэ ургаанаг хийгээгүй. Миний хийх гээд байгаа зүйл бол хүмүүсийг эрүүл болгох гээд байгаа учраас гэдэг чин сэтгэл маань байгаа учраас энийг энэ тийм учраас энэ балансаа ерөөсөө алдахгүй байх айгүй хэцүү байсан. Тэр л нөгөө манай хужиртай аяг тавг багчин дээр хамгийн хэцүү шийдвэр гаргалт байсан. Одоо л гэхдээ тэр үеэ бол давцсан шүү дээ. Одоо л тэр үеэ давцсан. Одоо үнэхээр нөгөө 80-100% органик байж чадахгүй бол ургааныг тэр бүтээгдэхүүнийг гаргаад хэрэггүй. Угаасаа гаргах шаардлагагүй. Тэр тэргүй зах зээл дээр зөндөө байгаа гэдэг. Одоо бид нар нэг хэсэг ингээл фотортоо айгу сайн гээл тий одоо шүд цайруулна ингээд тэгсэн чи эсрэгээрээ бас нөгөө буйлыг маш их гэмтээдэг. Одоо бол танаа ог хэрэглэж байгаа. Тэнгүүд одоо тийм зовлон бол байха болцсон. Хүүхдэд хүртэл тэрийг тэр ээзгийтэй бол яг тохирох юм байна гэд ингээд харагдаж байна. Өөрөө чи ингээд ярианаас ингээд хараад бид нар ямар нэгэн зүйлийг бий болсны дараа тэр өвчин, зовлон тэр зүйлийг бий болсны дараа биш урьдчилан сэргийлэх. Урьдчилан сэргийлэхдээ өөрийнхөө өдөр тутмын амьдралд хэрэглэж байгаа зөвхөн ууж итгэхээс гадна тэр бүх зүйлүүдтэй л ер нь бид нар маш анхааралтай хандах хэрэгтэй байна тийм. Яг үнэ. Ягаад тэгэхээр нөгөө хэрвээ нэгэн удаа тэр оогоор угаачж байгаа бол би юу ч хэлэхгүй. Тэр чинь өдөр болгоно тогтмол тунгаар тогтмол цагт те өглөө оройдоо ингээ авчиж байгаа болохоор тэр зайлшгүй одоо нөгөө юугаа сөргөнөлөө үзүүлнэ. Бид нар чинь имийг яг тогтмол ингээ уугаад хахаар имжлэгдчихдэг шүү дээ. Тэрүүнтэй л яг адилхан байхгүй. Тэгэхээр энэ өргөн хэрэглээний бараан дээр бүр маш болгоомжтой, маш одоо нэг юм сонор соргог хандж явах хэрэгтэй. Ялангуяа нэг гимиг ингэж удаан дасал болгож ингэж байнгын тогтмол хэрэглэх ер нь шаардлагагүй. Манай би ч гэсэн нэг заавал ургаанагийн оогоор шүдэ байх албагүй. Зүгээр л шүд 7 хоногийн нэг өдөр нөгөө нэг сойзоор
Зүгээр л ямар ч оогүй сойзоор ингээд халуун усаар ингэж жагаад шүднийхээ өнгөрийг угаачгаа. Шүд нөгөөс хойд ч л шүдний чи бүх хэсэгт орж ивэл болоо. Шүдний оо чи яг л аяг угаагч чингэнтэй адилхан. Аяг угаагч чингэнгүүгээр бид нар зүлгүүрдээд аягаа угаачж болдогтой адилхан. Шүдний оогүйгээр зүлгүүрдээд бид нар угаачж болох л ахгүй. Зүгээр л тэр хүчийг нэмэгдүүлж байгаа л асуудал. Тийм. За тэгээд энэ бүгдээс ингээ харахаар бид нар ингээд хэрэглэгч өөрөө маш их мэдээлэлтэй мэдлэгтэй байх хэрэгтэй байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс маань компаниуд маань ер нь үүрэгтэй гэж боддгоо та тэр одоо хэрэглэгчдийг мэдлэгжүүлэх, мэдээлжүүлэх тийм үүрэгтэй гэж боддгоо. Яг үнэ. Одоо бид нартай адилхан үйлдвэр эрхэлдэг зөндөө олон компаниуд байгаа шүү дээ. Тэд нар маань бүгдээрээ ингээд хэрэглэгчээ боловсрал олгох одоо баг үүрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор одоо таны ингээл бодолтой зүгээр тэр олон энгийг ингээд сааж хийсэн ийм гоё органик ямар ч холцгүй ийм бүтээгдэхүүн чинь нэг 100 гаруй химийн бодистой ингээд уралд орж нэгдсэн нэг ийм сүү маягийн нэг юмтай ингээд өсөлтөд ороод ирж штэ. Тэгэхэд чинь энэ хоёрын хооронд бол баг минийхаар бол мэдлэгтэй хэрэглэгч хүний хувьд бол би хизээж тийм одоо юу гэдгийг гадны ямар ч гоё савлгаатай байсан авдаггүй. Яагаад гэхээр эн чинь органик юм гэдэг чинь угаасаа л үнэтэй байдаг. Органик юм чинь юу гэж ийм химийн бодисоор бөмбөгдсөн юмтай адилхан байх хэрэгтэй. Ингээд ерөөсөө үндэснийхээ үйлдвэрийн юмыг авдаг байхгүй. Яг тэр үнэтэй адилхан одоо бүх хэрэглэгчид ингээд над шиг ойлголттой болчих юм бол ялангуяа манай үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үнэхээр эко. Одоо ямар нэгэн бүтээгдэхүүн яхаа энэ Монгол хүний нүдэнд тохирохоор байна уу? Хэрвээ ингээд эрзэнэн чихэр байна, янз бүрийн нэг юм эрзэн чихэр. Би ерөөсөө хүүхдтэй эрзэн чихэр авч өгдөггүй. Ерөөсөө нэрс одоо өхрийн нүд энтрийг ингээд хандлаад нөгөө юу хатаагч нь хийждэг байхгүй юу? Хатаагаал хийгээд өгчдөг. Гэтэл тэр гоё нэрс чинь одоо нөгөө байгалийн natural yeast гэж юм байдаг. Тэр байгалийн өөрийнх нь мөгөнцөр гэдэг юм уу та. Тиймэрхүү юм нь өөрөө айгүй антиоксидант чанартай байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө монголчин нөгөө хүүтэн сэрүүн тэгээд экстрим гэдэг байгаа байхгүй юу. Гинт байж байгаа л халуун, гинт байж байгаа л цас орчдөг ч гэдэг юм уу. Иймэрхүү уур амьсгалд ургамал амтан тисэж үлдэхийн тулд өөрөөсөө нэг юм антиоксидант чанарыг ялгаруулдаг өгөхгүй байхын тулд тэгэхээр Монголын чихэр өвс гадаадын тармил чихэр өвснөөс 2 дахин илүү. Тэгэхээр ер нь бол Монголдоо илүү нөгөө эмийн ургамлаа ч юм уу Монголдоо илүү юм үйлдвэрлээд Монголдоо тариалсан бид нарт илүү ашигтай. Хэрвээ нөгөө өвөрцийн помидор идэх гэж байгаа бол Монголдоо тарисныг идвэл илүү тохиромжтой. Ер нь би тэр талаас нь ер нь тэгж боддог. Угаасаа уур амьсгал нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлч тий. Тэгээ яг тэрүүнтэй бүх юм уур амьсгалтайгаа улам шангаах ухаанд гэдэг байхгүй юу? 4 уйлрал 5 махбодтой хүний бие зөгцөж өөрчлөгдөж идэг. Төмөр махбодтой уушиг гэдэг эргэтэн өвөл сул дараа болдог. Тэгэхээр намарт нь уушгаа тамиржуулах юмыг хэрэглэждэг. Тийм болохоор нөгөө хамрын ханаад хүрэхгүй өвлийг давдаг байсан гэдэг шиг өөрөө хүний эргэтэн энэ 4 уйлралдаа зөгцөж өөрчлөгдөж яхад бид нар байнгын зунтай арга ингээд Малайзаас үйлдвэрлэсэн юмыг оруулж ирээд бол ашиггүй байхгүй юу? Ер нь бол тэр хүний бие тэгж организм маань өөрчлөгдөж яхад чинь. Зөв. Бид нар нь бол өөрсдөө маш сайн танин мэдэх тэр дундаа бас Монголыгоо өв уламжлаа өөрсдөө эргэн тойронд байгаад ядаж өвснөгөө хүртэл танин мэдэх нь ямар чухал вэ гэдгийг өнөөдрийн ярианаас цогсч гисэн үзэгчд манаас авсан болоо гэж бодож байна. Би ч ихсэн маш их зүйл тэр тодорхой мэдлэгүүдийг бас олж авлаа. Тэгээд урилга хүлээ авч хүрэлцээрс маш их баярлалаа. Цаашаага их ярмаар авч нэвтрүүлгийн цаг маань бол ингээд энэ хүрээ бас дуусч байна. Тэгээ би өөртөө ч бас нэг бэлэг үг ёо. За энэ гоё юм. Ингээл микрофоны цанаас өгч. Энэ мимоса гэдэг цэцгийн дэлгүүр байгаа. Тэгээ мимоса цэцгийн дэлгүүр нь болохоор амьд одоо тармил цэцгүүд тэрнээс гадна гоёл чимэглийн цэцгүүд нэтэргээ зардаг. Харин өөртөд нь бэлгэлж байгаа энэ цэцэг бол амьд цэцгийг тусгай технологиор, Японы технологиор мөнхжүүлсэн цэцэг байгаа. Мөнхжүүлсэн гэдэг нь энэ амьд цэцгийг удаан хугацаанд өөрийнх нь үнэр болоод өнгө одоо чанарыг нь алдуулахгүйгээр хадгалах зорилготой. Тэгээ бизнес хийдэг хүн байна да. Энэ цэцгүүд нь болохоор өөрөө айл
болон албан газарт байхдаа эд баялаг дуудах. За тэгээ аз жаргалыг илүү хадгалж буцааж юм түгэх одоо тийм ижиттэй цэцэг байгаа. Тэгээд энэ дэлгүүрийг ажилуулдаг одоо овнер эзэн болоо тэнд ажиллаж байгаа эмэгтэйчүүд бүгдээрээ маш их сэтгэлтэйгээр одоо тэр сэтгэлийн цэцгэндээ зориулж хийсэн. Дээрээс нь варыг нь хүртэл өөрсдөө гараараа хийсэн байна. Тэгэхээр маш олон хүний юм одоо тийм өгөх юм чин сэтгэл бүрдсэн бэлгийг танд өгч байгаа шүү. Мемаса цэцгийн дэлгүүртээ бас маш их баярлалаа. Баярлалаа. За дараагийнх нь өнөөдөр манай хоёлаа бас түрүүн ингээд нөгөө ингийн хоромгийн талаараас нэлээд ярьсан болохоор үзэгч маань нэсээ мэдлэгтэй өөрт чинь бол би бас яриул баг илүүцсэн байх. Тэгээ ингийн хоромгийн дээжээс бас бэлгэлж जैन. Тэгээд манай нэвтрүүлэгтээ бас хамтран ажиллаж байгаа Camwell брендийнхаа хамт олон маш их баярлалаа. Олон хүмүүст бас энэ эрүүл мэндийг бас бэлгэлж байгаарэ. Тэгээд бид нар бас яг энэ манай нэвтрүүлэгтээ хамтарч байгаа болон манай зочны брэнд болоод Монголдо үйлдвэрлэл эрхэлж байгаа, Монголдо бүтээж байгаа тэр бүх хүмүүсийг өөрсдийн худалдан авалтаараа та бүхэн бас үргэлж дэмжиж байгаасай гэж бас уриалмаар байна. Баярлалаа. Хэвээ хамгийн зөв уриалга байна. Хамгийн гоё эрүүл мэнд болон хүний сэтгэлийг эрүүл болгоод биеийг эрүүл болгох бүтээгдэхүүн өгсөнд баярлалаа. За маш их баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье. Олон газар олон сайхан зүйлүүдийг ургуулж хөгжүүлж яваарай. Баярлалаа. Танай подкаст гэсэн дахиад зөндөө олон гоё дугаараар олон хүмүүсийн оюун ухааныг тэтгэж эрүүл сонголт хийхэд нь тусалж байх болтугай. За баярлалаа. Ярилцлагын туршид хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргээ уулзъя. Түр баяртай.